Зэвцэн тэгэхээр хэдүүл Ice Lord-ийн дараагийн бортоор ахин уулзч байна. Тэгэхээр та хэд маань лайк болон subscribe дараа тэгээ болж игэл доорх тосоо donation хийж дараагийн партиг илүү хурдан авч үзэхэд тусалцаа үзүүлээрэй. За тэгээд шууд гол хвшлэхэр орцгоё. Өмнөх бортоор манай мөнхөө хааны ордонд руу явахаар болоод тэгээ хааны ордон дээр яг ирэх өдөр нэрснээр манай өмнөх цуврал манд уссан шүү дээ. Тэнтэс өргөжлөл явцгаая. Мөнхөө ямартаа ч хааны ордон дээр хөрөлцөн ирсэн баха бөгөөд хаан мөнхөөг маань угтаж авнаа. Юутач хааныг дагаад ордон дээр ортол энэ хуаян ч хөөрхийн амьд нь хальт мэлтэл нэг уулзал цохиожсэн байх л дээ. Тэгээ мөнхөө утгатай өнөөдөр бид уулзах хэрэгтэй байсан биз дээ. Тусдаа уулзна гэж бодлоо юу олон хүмүүсээ төглөө. Тэгсэн дэр цаана байгаа нэг хар устай гай нь болохоор энэ ёс журамгүй итгээд яагаад энэ тавьдаг вүлээ. Тэгсэн энэ гай нь болохоор нөгөө манай мөнхөд пялга нүдүүлдэг залуу байна. Та санаж гин үү? Тэр нөгөөд чи харснаа энэ мөө. Гих үед нь аав нь болохоор Жасмин 50 юм бэ. Гэхдээ яаваа гэхдээ чи эрхэм дээдсэн юм өөрийгөө тэнийг амттай шиг байдал оруулах гаяа. Ойлголаа. Гэмэртэж үгэндэн ороо суудаг. Тэгээд хаан болохоор манай мөнхөөс гайхаж байгаа шүү дээ. Чи яг яагаад миний урилгыг гинт хүлээн зөвшөөрч өө гэхдээ өвөнд нэг шалтгаан бий. Шалтгаан гэрээ. Реал худалдааны холбоо хүн хүч багтаа байгаа болохоор би завгүй байгааг мэдэх байхаа. Дээрээс нь би тасралтгүй мөсийг ёстой болохоор хамгийн завгүй хүн. Тиймээс уулзахаас өмнө мөсөө дуусгах гэсэн юм эрхэмдээцээ. Гэтэл өдөр бүр тасралтгүй захиалагаараа манай мөс дуусаад байгаа. Тэгээд өдөр бүр хойшлуулж явсаар өнөөдрийг хүрэхлээ. Энд нь болохоор хаан ийм шалтгаантай байсныг ч юус мэдсэнгүй. Тэр мөхөлдөс шинэхэн талах шиг л зарагдаж байгаа болохоор завгүй байх нь аргагүй л дээ. Ойлгосонд баярлалаа эзэнтэй. Тэгсэн манай мөнхөч бас хөөрхөн соёлтой үе. За энэ чах. Тэгээ удаагүй дотроо одохдоо дам жоогогтой харьцуулга тааж тэнгэрийн амт юм хадам аваа гэж бодож байдаг. Тэгээ хаан хэлэхдээ за. Гэхдээ чамаа хин гэдэг үлээ. Гэхдээ надад нэр байхгүй намайг шидэлж ингээд л болно эрхэмдээцээ. Тийм үү. Гэхдээ байнга тэгд бодож болохгүй юмсан. Хэцүү юм да. Ардаас нь хоён ирснээ түнд цол өгөх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээ аав нь болохоор гайхаад яг юун цол өгөх гээд байгаа юм бэ гэхдээ яг юу гэсэн үг юм те аав минь. Бүхэлд нь таны ямнасыг аварсан байгаа хүн зохин ёсныхын шагнал болон цолыг өгөх нь зүй ёсны хэрэгвэстэй гэхэд нь ардаас нөгөө Жасмины аав хүртэл энийг дэмжиж байдаг. Хаан ч гэсэн дотроо бодож байснаа. Тийм шүү. Амийг минь аварсан ажтыг зүгээр явуулж болохгүй. Би чамд цол өгье. Тэгээд манай мөнхөө танд хэлэхдээ тэр чинь чи намайг аварах үе толгойд минийг өг боссон. Наашаа хүрээ тэр. Цол гинэ. Сөгдмөргүй байгаа ш түнтэй гэрлэж чадна гэвэл зэрэг юу ч биш. Гиснээ урд нь очиод сөгдөхтөн. Дрейкант улсын хаан 3 дугаар Тамилва миний бие. Эргэлзэх зүйлгүйгээр миний болон албатууд намгийн амийг аварсан чамд Белизард гэх нэрийг Баронет цолын хамтаар болгож байна. Белизард энэ улсын хэлээр цасан шуурах гэсэн үг байхаа. Тэгээд хаан өргөжлүүлэн хэлэхдээ Дрейкант улс оршин тогтнож байгаа үедээ чи энийг өргөжлүүлэн дамжуулан явахыг чинь зөвшөөрч байна. Босс Баронет Белизард. Бели зарцаа уучлаарай. Миний хэл жоохон тийм шүү. Алгадчаараа манах. Тэгээ ямар тач манай мөнхөөд ахин талрахснаа илэрхийлэхдээ цаана байсан нөгөө Жасмины аав дахиад л Веронет Болизарт за энийг нь алгадчих. Би зүгээр энийг нь хэлэхгүй заяа. Мөнхөөд маань ямар тач гадар нутаг өгөх зүйтэй юм биш үү гэж хэлсэн чинь хаан боцотроо одохдоо эдгээр яг юу хэвчээд байгаа юм болоо гэсэн. Бусад албатууд нь хүртэл нөгөө Жасмины ааваас найснаа санал нэгтчихдэг. Тэгээ хаан дотроо одохдоо хэрвээ та нар тэгж бодож байгаа бол сайн байна. Гэхдээ Барон Белизар тохирох газар унтаг байх хэвээр. Тэгсэн дэр цаана байсан Жасмины аав нь тийм газар бий шүү дээ эрхэмдээцээ. Хэд хоногийн өмнөх уулзалтаар дурдсан умардын мөсөн талыг хэлсэн юм. Тэшээ лорд явуулах хэрэгтэй болохоор яг сайхан дарлаа. Бүх зүйл төгс бодож явах шиг байна. Бодоод байхад хүний нэр умардын талдаа их тохирно. Умардын талын цасан шуурга сайхан зөгнөшгөл сонсогдож байна. Дэннийх нь хандлагаас нь болохоор хаан шууд л анзаардаг. Тэгэхээр хүүгийнхээ өшөөг авахар түүнийг цөлөх гэж байгаа байх нэ. Мөнхөө хүртэл шууд л тэр дээр ойлгоод. Гэхдээ тэд надад газар нутаг санал болгож явахад надад татгалзах шалтгаан байхгүй гэж бодож байдаг. Үзэгдэл солигдоход манай мөнх хэдийн харьцан байх бөгөөд өвгөнтэй ярьж байгаагаар зурагтаа шилжнэ. Тэгтэн манай өвгөнд яг хаашаа явах гэж байгаа гэсэн чинь өвгөн бүр нэлийн гайхсан тэр чинь амар хүүтэн тэр маанаар хүртэл хогдроогүй ерөн л тэг болж өтгөө газартай гэсэн чинь мөнх болохоор зүгээр дээ гэхтэн чи ч одоо алмас юм уу? Мөнхөө болохоор яг алмас гэж яг юу юм бэ гэхтэн алмас гэдэг бол зөвхөн умардад амьдардаг амьтан. Тэдний түүх ир цагаас л яригдж ирсэн. Тэдний бие хүнтэй төстэй ч ихсэн 3 м гарan өндөр. Бас тэр том биеийн айхтар хүчтэй гэдэг. Тэд огтгож таардаггүй бас их догшин гэдгээрээ алдарсан. Яг уу. Хинч тэднийг харж байгааг болохоор домог ойш магадгүй.
Тэрнээс гадна умардад амьдардаг хүмүүс 100 хүнтэй тулдаж чадгаар дайжид гэж хэлдэг. Үүнээсээ болоод тэг захирдаг дургүй бас удирдагчийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөнхөө болохоор хариут нь энэ сонирхолтой юм. Сонирхолтой гинэ. Би умардын хүмүүст хүлээн зөвшөөрөгдвөл нэр хүндэг нь өснө. Ерөнхий бол мөнхөө ямар санаа зовсон зүйл байхгүй за угаасаа та ядчихсан санаа зов тэрэггүй шүү дээ. Энэ хүн ч одоо яахтар эготой айхтар хүчтэй хүн шүү дээ. За. Тэгээд яг мөнхөө өвгний өрөөнөөс гарах гэж байхдаа нөгөө хитэн шавна гэдээгээ залуус нь хүрээд ирж гисэн бүр нэг сонин тарилцсан байж үүдэг. Яг вэ гэхлээр мэдээж манай мөнхөг урагшаа явах гэж байгааг нь сонсоод тэр шүү дээ. Удалгүй зураглаас солиохгүй мөнхөө нөгөө хитэн шавнартайгаа ярилцаж байгааг үргэлжилждэг. Тэгээ нөгөөдөл нь хэлэхтэй болохоор багшаа бид нар ч гэсэн одоо сурах зүйл их байгаа шүү дээ. Та бидийг дагуулад яваач гэсэн ухааны яриаддаг. Тэгээ мэдээж манай мөнхөө юу зөвшөөрөх вэ? Тэгээ нийттэйгээ мармар хийгээ байж юусэн чинь хуаян хүрээд ирдэг. Мөнхөө хуаянаас яг юу хийж байгаа юм бэ гэж асуухт нь наа хитэн шавнараагаа явуулчвал хоёлын илүү тухтаа ярилцъя гэд ямар та жин хитийг явуулахар болноо. Тэгээ манай хуаян яг ямар шалтгаан дээр ирсэн бэ гэхлээр би чамд цол өгснөөс болоо одоо л чи омор нутг руу ганцаархнаа явахар болчихлоо энэ бүхэн миний буруу гэд уушлалт үүсч байдаг. Тэгээ мөнхөд болохоор за яг яалтчгүй түүний ааш цаанаа өмнөх хуаянтай маань яг адилхан таарч байна тэр үнэхээр хөөрхий юм аа гэд. За. Эцэст нь гэхэд чи уушлах уу гэд ямар нэмэр авахгүй. Би явах л бол. Гэхдээ нь хуаян яалтчгүй хөөрхий амар санаа зовцсон. Би тэгвэл санаа сэтгэлийг чи яг яаж дэрдүүлэх вэ гэхтэн гал халуун үнсэлтэй бол ямар вдэ гэд хэлсэн чинь хуаян энэ гайх нь ойлгомжтой шүү дээ. Мөнхөд за болсон бүгдийг мартаарай гэд эргээ тараа явахт нь гинтэл хуаяны нүдэнд хуучин манаа мөнхөөгийн дүр зураглал харагддаг. Тэгснээ сая яг юу исэн бэ гэж дотроо утснаа. За яг би хүсэлтийг чинь зөвшөөрөе гэснээ ийм зүйл болоогүйгээ төсөөлчихөө гэд манаа мөнхөөгийн урал дээр шоп хийдэл үнсэж явал цаашаа ичимгүүрээд гүгээд яваад өгнө. Харин үлдсэн хойгорд манаа мөнхөөгийн гаргаж байгаа царай бол нэг иймэрхүү. Хойныг явсан хойгор нь бодохдоо энэ би одоо үнэхээр амжилт гаргаад эргэж ирэх хэрэгтэй боллоо. Зөрөглөл умард нутаг руу шилжнэ. Тэгэхт нэг хэсэг хүмүүсийн яриа орж ирэх бөгөөд шинэ лорд ирж байгаа гинэ. Түүнийг хааны ямиг аварсан гэж сонссон. Тийм ээ. Тэр үүнийхээ хариуд газар нутаг олж авсан. Мөн цол авсан гэсэн. Тэр шууд 100 гаруй дэстантыг алсан гэсэн шүү. Хөөх нэр юу? Тийм ээ. Тэр элдний мастерч ялагдгааргүй элдний чадвартай 6 дугаар төргөж шиддэг гэсэн. Үгүй л үгүй. Тим хүн ийшээ ирж байгаа гэж юу? Энэ хоёр залуугийн харилцан яриг сонсож байсан нэг залуу ойлгомжтой үсттэй. Тэр Дёг Икаросын дургыг хөргсөн хэрэг. Энэ бол зүгээр л цуурхал. Эцэстээ бид ирэхээр нь жаахан айлгаад өгөхөд бол тэр босоос чигээ зүхтаагаад өгнө. За тэгэхээр манай мөнхөг нэг иймэрхүү залууслаг хүлээж байна да. За үргэлжлүүлцгээе. Үдэгдэл солилцоход нэгэн ойн модон донд хоёр залуу яг нэг луунд бариулахын таван дээр манай мөнхөө ирж аварж байгаагаар зураглаж шилждэг. Нөгөө хоёрынх нь бүсгүй хэлэхдээ үнэхээр их баярлаа гэхтэн зүгээр дээ. Би лордын хувьд гүйцэтгэх үргэл гүйцэтгсэн санаа зовлтгүй гэжтэй яваад өгнө. Зураглал манай мөнхөөг өөрийнхөө ордондоо сууж байгаа үеэр үлчиж чинь. За тэгэхээр энэ өдөр нь яг яадаг өдөр вэ гэхлээр уг нь манай мөнхөөгийн цол хэрэгмээ хүртэж авах өдөр юм байна лээ л дээ. Тэгсэн энд байдаг тоцгоных нь нэг чиргэн хүрлцэн ирээгүй юм байна лээ. Энийх нь гол учир санаа нь яг юу вэ гэхлээр нөгөө нэг тий нүдэндээ боолтой сахалдаа залуучин л одоо энэ явуулгыг хийгээд байгаа юм байна лээ л дээ. Тэгээ мөнхөө ойлгохдоо лордууд нь яг яагаад яваад байсныг одоо ойлгох шиг боллоо. Гэхдээ хамаагүй надад ч ихсэн арга байгаа. Энэ явдлаас ямар ч хэдэн өдөр өнгөрөхөд нөгөө хэсэг залуусыг чинь манай мөнхөө нухчихсан байдаг. Тэгээ нэг өдөрдөгч нь бол залуу харснаа юу вэ? Шинэ лорд энийг хийсэн юм уу? Гэхдээ нөгөө зодолсон хідэн залуус нь болохоор тийм ээ тэр тэгсэн. Түүнд бид нэр ялагсандаа цугалдаж байгаа ч гэсэн түүний шадрыг зөвшөөрөхөөсөр аргагүй. Тэр хурдан ямар арга хэрэглэснийг мэдэхгүй ч тэр надад хүрэх үед л би хөдөлж чадхаа болчихсон. Дээрээс нь түүний гарын чадвар үнэхээр ширүүн байсан болохоор өвдөлтийг нь үгээр хэлхийн аргагүй. За энэ хідэн болохоор яг яадаг вэ гэхлээр нөгөө айхтар умардын дайчид чи юм байхаа нэг агуу дайчид гэдэг нэг цочтой Каролин гэдгийг шүү заа юу. Тэгээ цаашдаа ер нь бол арай амрахнаар нь умардын дайчид гээл явчээ. Яг нэдэг ингээ хоорондоо юм ярьж байхад нэг залуу гаднаас орж ирснэ. Тэр новчинд ирлээ. Тэр одоо тосхны төвд байгаа. Нөгөө залуу нь болохдоо аль хэдийн энд ирсэн гэж юу. Очичхаараа явц. За тэгээд одоо энэ шар сахалтай залууч чинь Макс гэдэг шүү заа юу. Тэ Макс. Ямар ч тач Максыг яваад очихт нь манай мөнхөө тосхны яг төвдөн зогсож байдаг. Тосхны хүмүүс дунд нөгөө манай мөнхөө авруулсан охин зогсож явах бөгөөд ардаас нь Макс хурж ирснэ. Хөөе луй. Чи яг юу хийж байгаа? Энэ хоёр чинь аав охин хоёр юм байлээ штэ.
Тэгээд охин нь хэлэхдээ энэ нөгөө намайг аварсан гэдвэсэн хүн шүү дээ ааваа гэж хэлдэг. Тэгээд аав нь дотроо удахгүй миний хөөх гээд байгаа хүн миний охиныг аварсан байна гэдэг. Би эцэг хүний хувьд ийм зүйл хийх ёсгүй ч гэсэн би бол хамгийн агуу дайчин Макс. Гэт дотроо хэлсдээ манай мөнхөд яваад очдөг. Мөнхөө өдөөс нь өөрийгөө танилцуулаад хариуд нь Макс хэлэхдээ би чиний талаар зургал сонссон. Сонсохлоор явж хүмүүсийг өршөөлгөө хөлж байгаа гэдэг чинь үнэн үү? Үгүй. Бослог гарах гэсэн хүмүүс л хижээл заасан дүүти. Яас. Чи ч гэсэн тэдэн шиг ажиллах гаяа. Үгүй. Тийм ш. Гэвч манай мөнхөд нэг санал тавьдаг. За тэгээ яг ямар санал вэ гэхлээр умар дутагт нь эртээр цагаас хэтэрхий хүүтэн байсан учраас хүмүүс нь тэр хүүтэн цагаагарыг давахын тулд амар хүчтэй арх хэргэлдэг байсан юм байлээ. Тэгвэл тэр архийг мөнхөдтэй хаалц ууж өрсөлж ёо гэхт нь мөнхөө шууд л тийм зөвшөөрчдөг. Ингээд ихтэй шууд нөгөө Макс чинь хэлэхдээ сайн бодоор. Энэ бол хүний биеийг түлж удах маш хүчтэй арх. Хамаагүй. Чи ялбал намайг лорд гэж хүлээн зөвшөөрөөд өг дуугүй л намайг дагаарай. Макстэй уун гинэ. Энэ лав галтурсан байх. За мэдхгүй тэгээд тэр Макс нь айхтар уудгийн байлгүй дээ мэдхгүй. Тэгээ Макс нь хүртэл хариуд нэлэгтээ ойлголоо би амлалтанда заавал хүрнэ гэд энэ хоёр маань ууж өрсөлдгөр болдог. Өдгөөс солиход ямар ч нэг архины мохлог дээр ширээ дүүрэн арх тавьчихсан. Чи итгэлтэй байна. Уграхад одоо ч оройтгүй байна штэ. Лорд байж яаж хийснээсээ боцох хэвдэ. Одоо шууд эхлэе. Харамсах хэрэггүй ш. Зангстер ямар тач энэ хоёр маань шууд уух ажиллагаанд орж байгаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө Макс ч хөөе. Энэ тэрийгэд нилээн согтсон анзаарагданаа. Тэгээ хажууд нь байсан нөгөө нэг хідэн дагуулууд нь хэлэхдээ Макс чи түрүү цагийг тасрах шиг боллоо. Яг тэр Макс болохоор за би юу гэж тасрах вэ гэд мөнхөөдөө өргөжлүүл уусаар л байдаг. Мөнхөө дотроо удахгүй энэ хүүрчин одоо солио твшөөст яах гээд надтай ингэж яах төр өсөлдөөд байгаа юм болоо гэсэн цаг хугацаанд ээх худалгүй нөгөөдөг чинь чаавастай гэд тасраад өгнөө. Мөнхөө ийхүү маш амархнаар ялчиж байгаа юм. Тэр өөдөлдөө хандж хэлэхдээ 5 өдрийн дараа та нар миний ордон цуглаа шүү. Та нар хэлсэндээ хүрдэг хүмүүсээс хийх харъя. Зөрөгдөл ямар тач хэдий 5 өдөр өнгөрөөд манай мөнхөөгийн ордонд бүгд ирж байгаагаар шилжнэ. Мөнхөө тэднийг харснаа ирэх хүн гэж утсан чинь овоо амлалтаа хүрдэг хүмүүс юм шүү те. Гиснэ одооноос та нар нүүх бол гэж хэлдэг. Эднийх нь хариу үлдэн болохоор биднийг энд ордонд амьдрах гээд байгаа мó гэсэн чинь мөнхөө үгүй. Хэдүүлээ умард руу явах бол. За энэ яг юу гэж байгаа вэ гэхлээр улмал одоо бараг хүүтэн газар руу явнаа л гэсэн үг. Тэгээд яг яагаад явах юм бэ гэсэн чинь одооноос бид нэр бутарч биш нэг газар бөөнд амьдрах болно. Би хэд хоногийн өмнө энэ хавар газар үзэж яваад нэг сайхан газар болсон. Тэгсэн нөгөөдөл нь болохоор юу вэ? Тэр чинь үнэхээр аюултай газар. Маш хүчтэй ооргууд байдаг шүү дээ. Та нар тэр хоёр хөл дээр явдаг халзан амтыг хэлээд байна. Гиснэ манай мөнхөө бүгдийг нь алдсан гэж хэлдэг. Гайхалтай тэр нэгдэг амар л хүчтэй байсан юм шиг. Тэгсэн чинь манай мөнхөө бүгдийг нь одоо хуухаар нь л хамтсан юм байна лээ л дээ. Тэгснэ өргөжлөл нөгөөдөлдөө хэлэхдээ юу цараа зоогаад байгаа юм болоо гэсэн чинь шалахгүй юм байх шүү дээ. Ямар ч тач миний хэлсээр хідүүлээ нүүх бол нүүх ажилд орцгоо. Гистээр энэ хавцаа амьдардаг тосхны хүмүүсээ явуулнаа. Явсан хойгоор нь нөгөө манай мөнхөд авруулдаг хоёр хүн ч хүрээд ирдэг. За энэ эрэгтэйг нь болохоор Жейк, эмэгтэйг нь болохоор нөгөө Максийн охин болох Луи. Тэгээ мөнхөө хэлэхдээ бид хоёрыг яг дуудах гэж байлаа. Гистээ нөгөө хоёрыг чинь дагуулж явснаа Луугийн зулцгаар аваад ирдэг. За тэгээ энэ хоёрын дээр яг юу хийж явсан бэ гэвэл одоо энэ луугийн зулцгийг одоо авах гэж явж исэн юм байлээ. Яг тэгэхээр энэ луугийн зулцг нь нилээн үнд хүрдэг. Тэгээд бас нилээн хүчрэхэг том биетэй юм байлээ л дээ. Мөнхөө болохоор энэ хоёрыг яг гэж энэ дуудаж авчирсан бэ гэхлээр мөнхөө уг нь энэ идэгээ тижээ гэж утсан чинь хитрхийг хоол нэхэд үнэхээр арчлага хэцүү байна. Та хоёр авч яваад тижээч хээ гэжсэн чинь нөгөөр болохоор за та юу яриад байгаа юм бэ? Ийм ашигтай юмтыг та яах гэж байгаа юм? Наадах чинь бүр вэ штэ. Нөгөө улсын нийслэл рүү очоод ирэхдээ зүгээр нэгээс хоёрхан цагийг л зарцуулдаг тийм айхтар хурдан нисдэг амт юм шиг байгаа. Энэ луун. Тэгээ ерөнхий бараг л онгоцол гэсэн үг хэвгүй юу? Тэгээ мөнхөө болохоор энэ айхтар хурдан нисдэг юуг нь сонсонгуудаа шууд бол тэжээхэр болчдөг. Тэгээ нөгөө хоёртаа хандаад эдийг тэгээ яг яаж сурах юм? Луй болохоор та бодлоо өөрчлөө. Тийм ээ. Надад нэг сайхан санаа төрлөө. Хэдэн өдрийн дараа ямар тач мөнхөөгийн заавраар энэ хэд маань нүүх ажиллагаанд орсон байдаг. Мөнхөө ямар тач энэ хэдийгээ дагуулад урд нь алхаж явж байхад нь ардаас нь савины хүрээд ирдэг. Савины яагаад ирж байгаа вэ гэхлээр манай мөнхөө чинь энэ хэдийгээ энэ утга руугаа дагуулаа хүрээд ирсэн байхгүй юу? Энэ нөгөө хэдийн шавнуудаа.
Зэмэртэж энэ хүрээд энэ удаагийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн бардыг илүү хурдан авч үзье гэвэл лайк болон subscribe дараад тэгээд би байн хэлдэгтэй. Доорх тосроо donation буюу дэмжлэг хийгээрэй. Хэрвээ тийх юм бол цаашдын контентын чанар болон part хоорондын зэ нэлээд багасах юм шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Миний амтэрдэг хот хөгжил дэвшилдэг яг хийсэн баг. Харин миний охотод чойгийг там бидний өрөө харин та